Би 25 настай, өөрөөсөө дүү найз залуутай. За тэгээд үерхэд ер нь бол хагас жил болж байна. Би өмнө амьдралтай байсан. За 5 настай хүүхэдтэй гэж. За үерхдэг залуугаасаа ирээдүйн талаар асуухаар надтай ерөөсөө ирээдүйг төсөөлөөгүй байгаа гэдээ байх юм аа. Би одоо яах вэ? Тэр магадгүй надаас одоо залуу хүн учраас тийм ээ. Дандаа намайг гомдоочход байдгаа гэсэн байна. За өөрөө 25 настай. За найз залуу чинь өөрөөс чинь дүү гэхэр чи одоо хоёр бол хоёулаа тийм ээ тун залуухан хүмүүс биш үү дээ. За гэхдээ мэдээж насанд хүрсэн хүмүүс учраас одоо бас жоохон гэж хүнийг бас тэгж ялгуурлах нь буруу. Нийгэм бол та нарыг ялгаагүй л насанд хүрсэн хүн гэж харж авдаг. За ерөөсөө юу гэдгийг тэр хүн өөртөө чинь ирээдүй харахгүй байгаа. Ирээдүйн тухай бэлэн биш байна гэвэл тэр найз залууга ерөөсөө битгий хүчлээрээ чи надтай суун үсттэй, чи надтай амьдрын үсттэй, чи миний нөхөр болно үсттэй гэж ерөөсөө битгий тэг. Одоогоор тэр хүн тантай хамт ингээд үерхэд найзлаад явж штэ. Тэгээ яг энэ одоогийнхаа энэ аз жаргал яг одоод л сайхан аз жаргалтай амьдр гэж хэлээ. Тэгэхээр нөхөртэй болох гэж ерөөсөө битгий яар. Юу гэдэг үлээ? Нэг алимны модноос нэг алим жимс ургаад тийм ээ. За тэгээ тэр жимс ингээ нэг цаг нь болохоор аяанда нэг намар болохоор өөрөө боловсроод гоё час улаан болоод тэгээд ингээд нэг ишинд хатаад өөрөө модноос ундаг шүү дээ тийм ээ. Тэгээ болсон алим ямар гоё амттай байдгүй. Түүхийн алимыг ингээд мянга зулгаач татаад идэхээр амтгүй байдаг тийм. Тэгэхээр цаг нь болохоор аяанда одоо тийм ээ бүх зүйл болно шүү дээ. Тэгээс болохгүй байгаа зүйлийг цаг нь болоогүй байгаа зүйлийг битгий хүчлээрээ л гэж хэлээ. Тэгээ одод хоёр найз залуутайгаа ингээд үерхэж байгаа юм байна. Хамтдаа сайхан цагийг өнгөрүүл, амьдралын сайхныг таашааж, инээж хөөрж одоо тэгж аз жаргалаар дүүрэн одоо цагийг өнгөрөөж амьдраа л гэж хэлээ. Тэрнээс заавал одоо тэр хүсэхгүй байгаа зүйлийг хүнээс битгий шаард.